Сайн байцгаана үзэгчдээ эерэг зочин ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаа бидний урилгаар жүжигчин Гэрэл Туяа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайн байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн минь төргий. За маш олон хүүхэд залуучуудын краш жүжигчнийг ирж оролцуулж байгаа баяртай байна. За хамгийн түрүүнд ярилцлагынхаа ихэнд бага насныхын тухай ярилцъя гэж бодлоо. Багадаа ер нь ямар хүүхдтэй, сахилгагүй хүүхдтэй үү, эмэгтэйлэг хүүхдтэй үү? Багадаа ер нь бол нэлээд даруухан байсан. Яг бага насны үе бол. Тэгээд ер нь багасаас яг урлагаар явсан. Гэхдээ би бага байхдаа хизээч жүжигчин болно гэж өөрийгөө бодож байгаагүй. Ямар мэрэгчлээ, ямар болно гэж бодож байсан. Манай гэрийнх намайг ер нь бага ангиас авахуулаад бүжгээр явуулсан хгүй. Тэгээд хүүхдийн ордонд бүжгийн дугууланд яваа. Тэгээд 10 жилдээ бас тэгээд яг бүжгийнхаа дугууланд ингээл яваал. Тэгээд яг бүжигчин болох юм байна да энэ хүүхэд гэж бодчихсон хгүй. Тэгэл яг ээш өгөөл 5 билүү 6 сар болж исэн юм аа. Тэгээд чаал би гівгэнд ээж би жүжигчин боллоо гэд. За хаанаас тийм сэтэл ав? Яагаад жүжигчин болъё гэж бодсон? 12 дугаар бид нар чинь хамгийн анхны 12 төгсөлч штэ. Тэгээд 12 дугаар ангид би ангийнхаа охинтой цуг Mask Production-д бүжигчнэр орсон хгүй юу? Хамгийн анхны одоо ингээд тайзны уран бүтээлд. Тэгээд ингээ орчоод тэгсэн чи тэндээс ингээ ах нарыг хараад амар гоё харагдал. Тэгэл гэрлэгчид нар амар гоё хөөрхөн бүр ингээд ямар гоё юм бэ гэж харагдал. Тэгэд яг өвлөн Mask Production бүжигчнэр ажиллаж агаад тэгэд яг ээш өгөө байж захта гівгэнт нөгөө нэг ах нарыг эгч нарыг ингээ хараад гоё байсан санаанд ороод тэгээд би жүжигчин боллоо гэд. Тэгээ манай нэг үеэл ахас нөгөө жүжигчнэр төгсөхгүй бас жүжигчин. Тэгээд ахтай хэлсэн чи юу гэ бүгдээ гайхаад хүй чи ядаж шүлэг биш дуудуулж чадах уу гэ би чадна. Би өөрөө бэлдэж агаад орно гэ. Тэгээд өөрөөгөө яг бэлдэж агаад тэгээд шалгалт өгсөн. Тэгээд манай гэрийнх нь хүртэл за чи яг жүжигчнэр тэнцүүл ороорой. Тэгээд тэнцэхгүй бол бүжигчнэрээ ингээ шалгалтаа өгөөрэй гэдэг чийсэн. Тэгээд юугээч мэдэхгүй тэгээд хүмүүсээс ингэдэм байх тэгдэм байх. За монолог гэдэг нь юм байна, ёх түлхэр гэдэг нь юм байна гэж өөрөө гүйж судалж байгаа. Тэгээд шалгалт өгчээсэн шүү дээ. Би өмнө нь ерөөсөө жүжигчнэр ингэж явна гэж өөрийгөө бэлдээгүй багасаа ингээ бүжигчнэр ч юм уу гэж явж исэн. Тэнгүүт ингээ тэнд орж байгаа хүн болгоо нэг тийм задгай сэтгэхүйтэй тий ингээ хоорондоо нэг нэгнтэй ингээд нээлттэй ингээ харьцаж исэн. Тэгээд тэр болгоно нь эвгүй байсан ч гэсэн би ч гэсэн яг ингэж өөрийгөө задлах ёстой юм байна гэх. Тэгээд ер нь бол найзуудтайгаа бас нөгөө 10 жилдээ хамтдаа цуг бүжгэлж исэн охинтойгоо цуг нэг ангид орсон болохоор бас ингээ хантай цугтаа ингээд явжсэн. Тэгээд манай ангийнхаа нас галзуу эсөө. Хүүхдүүд байна. Одоо тэгээд урлагийн үзлэг болж тээ. Тэгэхэд одоо бүгд л ингээл би чадна гэсэн авьяастай хүүхдүүд оролцож байгаа. Тэгэхээр ер нь ангийнхныхаа тухай бас туршвал. 10 жилд бол манай ангийн хүүхдүүд эмэгтэйчүүд нь илүү тийм толгойлж урлагийн үзлэг эднэр дээр бэлддэг байсан. Тэгээд манай ангийн охтооч чинь бүгдээрээ бүжгэлдэг байсан. Сургуулийнхаа нэг яг бүжгийн хамтлагт бүгдээрээ байдаг байсан. Тэгээд бид нар ингээм хамтдаа урлагийн үзлэгээ ингээ тгээгээ гаднаас хүмүүс авчирдаг байсан шүү дээ. Тэгээд манай ангийнхан тэхгүй ингээ тгээ ингээгээл дан охтоод суудсан. Хэдэн ирчүүдээ наашир бос чи энд ор чи энэнд нь ор гэж ирчүүдээ зохион байгуулалт явдаг байсан. Тэгээд оюутан ангийнх нь бол одоо бүгдээрээ яг нэг цул болж бид нар ингээд оюутан ингээ төгсөжсэн. Нэг нэгэндээ айгу аим одоо ч гэсэн бид нар маш коллективтэй. Тэгэл ер нь бол хамгийн гоё дурсамж бол оюутан наснд л. Санаанд норж байгаа хамгийн гоё хөгжилтэй дурсамж. Санаанд орсон гэхээр бас манай ангийнх ч dark гэдэг. Манай ангийнх үжигтэй нөө үргээгээд дуу байдэн штэ. Тэгээ энийг одоо манай ангийнхан сонсох юм бол мэдэх байхаа гэж байна. Үргээгээд дуу ингээл спикер дээр чангалж орж ирээд бид нар ингээ ирэмгүй хоорондоо зодтолддог гэсэн. Яг тий эмэгтэйч гэж хүлээж авахгүй. Одоо ингээ манай анги дарааga ингээ сайхан бэлэг гэж байна. Одоо бүгд тэгээ та бүхэн манаас таньнаа мэдгүй. Уучлаарай сайхнаа ингээ ангийнх нь огтоод чамайг шкаф руу жигжсэн гэж. Манай ангим дөрүүлчих юм шкафтээс ахгүй юм нүхэн. Тэгээ бид нар ингээ огтоодороо сууж сайхнаа ганцаараа байгаад болдог. Тэгээ октоодороо гоё ингээл хомоо ярих гал суугаад байгаа шүү дээ. Тэгээ жаал бид нарыг сайхнараа гэдэг тогтдог байхгүй. Тэгэл манай ангийнх нь гэж байгаа. Сайхнаа гэлтгсэн чи сайхнаа нөгөө нэг дөрүүлчих шкаф руу өөрөө бүсөөрөө ингэж ороод
Тэг ингээ бүр яг ингэж хэлбэртэй ороо. Тэгээ бид нар сайхныг цааш нь түлхээд шкафны хаалгыг. Тэгээ нөгөө нэг ирчүүд маань мэдээл охтууд яаж мааж гэж аврах гал орж ирэл тэгэл зодтолтно. Одоо гоё ингээ эмгтээлэг бол бид нар байгаагүй. Яг л нэг тийм тарцаанууд гэж байна. Хүмүүсээ баг ялахгүй байсан биз. Тий, бид нар чинь одоо ингэдэж штэ. Ингээд яг тухайн үедээ одоо жүжигэн сургууль тавил газ хувцас өмсч хүмүүсхтэй эмгтээчүүд одоо ингээд их санаа зовоолтэй ингэдэж штэ. Тийм баг гүгснээ хараад ганцаашаар. Тэгээ нөгөө хэд мааж эднэр хувцас олж инч гэж ардггүй бид нар ч нөгөө хэдээ тоохгүй тэгэл нэг нэгэндээ ингээд яг юм найзууд болцсон санаа зовох юм байхгүй. Тэгээд тэр тусмаа ингээд манай ангийнх нь одоо хүртэл яг хоорондоо ингэж цул болж хамтдаа ажиллаж байгаа гэж боддоо шүү. Тайз дэлгэцийн уран бүтээл хоёр бол төлөвлөх тийм. Ер нь аль нь гоё. Тэгээ би одоо л яг дэлгэцээ тэгээд юм сошиал контент руу одоо л орж байгаа. Тэрнээс өмнө дан мөрөөдлийн театрт нөгөө тайзны уран бүтээлд ажиллаж байсан. Тэгээд миний хувьд бол тайзны уран бүтээл нь илүү ингээ хүнийг задлж өгдөг, илүү олон зүйлийг сурдаг, өөрөө дадлагчдаг. Тэгээд дээрэс нь бас дээшээ ингээ суралцах хүмүүстэй байна гэдэг чинь бас илүү зүйлийг ингээ бараг л шинээр сургуульд сурж байгаа юм шиг ингээ олон зүйлийг мэддэг. Тэр нь бол тайз нь илүү гоё гэдэг надад. Тэгэл яг тий алдах хэрэггүй. Тэгэл тухайн нөхцөлд ингээл амьдарч байгаа, тэгээд жүжиглэж байгаа зүйл чинь яг ингээ өөдөөс хүмүүс үзэж байгаа тэр хүмүүстэйгээ цогтаа ингээд амьдраад явна гэдэг бол айгуу тийм хүнд мөртлөө гоё яадаг. Камер бол тий ингээл яг манайх ингээд сууж байгаа л тэгэл яг дүрдээ ингээд ячаал алдвал за дахий гэдэг юм цапаастай байдаг. Тайз бол тийм ирэх байхгүй. Яг өдрөөр дэвшинэл гэдэг зүйл бол. Хамгийн хайртай дүр нь юу вэ? Төлжсэн шилжил гэдэг кинонд бас болж ирсэн шүү дээ. Тийм. Хүний хамгийн анхны уран бүтээл ерөн сэтгэлд айгуу хоногссон байдаг шүү дээ. Тэгээд шилжилтэд анх ингээд жоо хэрэгтэйлэх талтай дүр гаргацсан байхгүй. Тэгээд хүмүүс одоо ч гэсэн яг тэрүүгээр нь хүлээж авдаг. Гэтэ нэг тэрнээс бас ялгаатай жишээ байдаг амьдрал дээр. Тэгээд жоо ингээд эрэгтэй хүмүүстэй илүү нээлттэй ингэж хайрцдаг, хамаагүй хайрцдаг. Тэгээд ер нь бол жоох өөрийнхөөрөө байдаг. Шилжилт хоёрынхон дүрд дуртай. Тэгээд тэрэн дээр бас хамгийн анхны ангийнхаа хүүхэдтэй үерхэж байгаа дүрд орж ирсэн байхгүй шилжилт хоёр дээр. Манай мөнгөйт хоёр ч нэг анги штэ. Тэгэл нөгөө нэг сонин гэдгийг харалцсан хүмүүс хоорондоо хосоолно гээл. Яа ил гэж. Тэгээд хоёрын нэг үнсдэг хэсэг байт юм аа нэг нь үнсдэг. Тэгэл тэр хэсэг амарлаа үнсч авчаал. За кат гэж ёо мөнгө ёо гэрлээ. Хэлж авч. Хасын дүр тоглол гоё юм байна да гэж боддог. Гэхдээ жүжигчин юм байна. Бараах. Яа. Ер нь тэгээд багасаа ч үзсэн. Тэгээд одоо ч гэсэн гоё дүрийг гаргаж ийн, гоё уран бүтээлүүд дээр орж ийн. Тэгээд бас хүндэлдэг. Гоё харагддаг. Киноныхон дөрүүдийг харахаар гоё. Тэгтээ би харьцаж үзэж байгаагүй л те. Тэгтээ гоё харагддаг өөрийнхөө бие авч явж байгаа те. Тэгээд бас ингээд хүмүүсээс сонсоход бол ингээд кинон дээр ажиллахдаа ч гэсэн ингээд айгүй тийм дүр дээрээ ингээд ажилдаг, тэрэн дээрээ ингээд хичээдэг гэдэг зүйлүүдийг амар их сонсч байсан. Тэгээд тэрнтэй ажиллахыг хүсдэг. Сонсогчд олон ингэ уран сайхны кино хамгийн сүүлийн үеийн одоо уран бүтээлийн сайн сайхан гэвэл тийм байна. Өөрөө зохиолыг нь бичээд, найруулад, гол дүрд нь тоглосон. Хэцүү байв уу? Яг ингээд найруулгын хажуугаар өөрөө тоглоно гэдэг нь өөрийгөө хүн хөндлөнгөөс харж чадахгүй шүү дээ. Тэгээ тэрэнд жоохон хэцүү байсан. Одоо ингээд уран бүтээлээ ингээд үзэхээр би жоохон ингэдэг байжтэй, тэгдэг байжтэй гэдэг зүйлийг нэлээ харсан. Тэгээд өөрийгөө хүн харж яваад чадахгүй учраас ингэх хэрэгтэй шүү гэж өөртөө зөвлөгөө өгч чадаагүй учраас хэцүүсэн. Гэхдээ бас давхараас манай хоёр маань намайг хараач ч юм уу те энэ дээр ингээрэй гэж нэг нэгэндээ тусалж явж байсан болохоор бас гайгүй. Тэгээд зохиол бичих гэд бас нэлээ хугацаа шаардсан. Зохиолын санааг зүгээр энэ аюу ингийн дөрөм товц өмсмөр л санагдсан. Зүгээр гоё харагдсан. Тийм.
зүгээр дүрм товцол өмсмөр санагдсан. Амар гоё харагдчихсэн. Зүгээр ингээд явж исэн чинь нэг эмэгтэй цагдаа ингээд хажуугаар зурсан байхгүй. Тэгээд ямар гоё харагддсан бэ. Тэгэл яг тэр яг цагдаа өөрөө амар гоё бие авч явжсэн. Тэгээд ямар гоё харагддсан бэ гэж амар олон жилийн өмнө би энэ санааг олж ирсэн. Тэгээд ямар гоё харагддсан бэ гэ. Тэгээд дүрм товцол өмсмөр санагдсан нэгт. Тэгсэн чинь Монголд сонсогчийн тухай нэг ч кино байдаггүй юм байна. Яг гоо цэргийн тухай кино байгаа. Тэгээ цагдаагийн тухай кино байгаа, мөрдөгчдийн тухай кино байгаа. Тэнгүүд яг нөгөө нэг энэ хүмүүс анх яаж бий болсон юм бэ гэдэг сонсогчийн тухай кино Монголд нэг ч хийгдэж байгаагүй юм байлээ. Тэгээд сонсогчдын тухай кино хий гэж зориод тэгээд дотоод иргээх сургуулиас зөвшөөрөл авах гэж бас нэлээх хугацаа зарцуулсан. Тэгээд дотоод иргээх сургуультай хамтраад тэгээд бас зохиол бичиж явах үедээ сургууль дээр сарын хугацаанд судалгаа хийж тэ сонсогчид яаж амьдарч байна, яад юм бэ, юу сурд юм бэ, юу мэдд юм бэ, за юу иддэм бэ гэдгээс л эхэлж байгаа юм чинь тий. Тэгээд сарын хугацаанд судалгаа хийгээ тэгээ зохиол маань гараад тэгээ дээрэс нь юм алдаа дутагдал гарцсан байх үе тий хэллэг дээр ч юм уу эсвэл яг бодит зүйлээс жоохон ингээд төсөөр юм бичигдсэн байх үе гээд тэгээд бас сургуулийн ажлын хэсгийнхандаа шалгуулад тэр чинь манай зохиол нилээ үе шатыг давсуу. Тэгээд бүх юмнуудаа шалгуулад, уншаад, нийт ингээ багш ингээ ажилчдаа уншуулаа, сонсогч нарт уншуулаа, сонсогч нароос судалгаа аваад зөндөө юм болсон тийм алдаа гаргахаас бол айс. Дуурч гарсан баг. Тэгээд сонсогчдын яг амьдралаар амьдрахын тулд яг хийдэг бэлтгэлийн хийгээл тэгэл яг цэрдэг цагтан зэрэл унтдаг цагт нутаал тиймэрхүү зүйл хийжсэн гэсэн. Тэгэхэд одоо хүндрэлтэй зүйл нь юу вэ? Яг хээрийн бэлтгэл гэхээс илүү бид нар зураг авалт үед дотоод иргээх сургуулийн сонсогчийн байранд байрлсан. Тэгээ манайх чинь сургуулаас 30 сонсогч аваад тэгээ нэг юм анги бүрэлдэхүүн болгосон байхгүй нөгөө гол дүрийнхаа хүүхдүүд нөгөө нэг хоёртойгоо. Тэгээ тэр хугацаанд яг тэр нөгөө 30 сонсогчтойгоо манай гол дүрийнх нь бүгдээрээ нэг газар байрлсан. Байрандаа байрлсан. Тэгэл тэрнээс л эхэлж байгаа юм чинь бүх юм. Тэгэл яад юм бэ, нийт юм бэ, хоорондоо яаж харьцаж гин гэж судалгаа авсан. Тэгээ тэр хээрийн бэлтгэл дээр очингууд бидрийг яг анх дотоод иргээх сургуульд шалгалтаа өгөөд тэнцээд хээрийн бэлтгэлтэй гарч байгаа хүүхдүүд төр очсон. Тэгээд анханасаас нөгөө нэг юугээч мэдгүй хүүхдүүдтэй цуг бас юугээч мэдгүй орж байгаа шүү дээ. Тэгээ яг л адилхан орж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдтэй бас би ч ингэждэг байсан. Нөгөө найруулагчаар ажиллаж байгаа учраас ингээд чагсаалын зураг авалт авч байгаа байхгүй юу. Тэгэл эднэр чинь ингээл алхаалаа дуулаад ингээ алхаал энэ. Тэгэл нөгөө хоёроо мартчихна. Манай зургийн багийнх нь нөгөө жүжигчтэй. Тэгээ зураг авснаа. За болчлоо гэж цааш яваад чинь нөгөө хоёр маань нөгөө эдтэйгээ тойроод дуулаад алхаад. Тэгээ өглөө эднэр өглөө гүйлт нь гарах зураг авах юм аа гээл тэгээ штэ. Тэгээ нөгөө эдээ мартчихин дахиад нөгөө нэг сонсогч нартаа хаяад тэгэл нөгөө тэг гүйлгээлээд нөгөө хоёр маань гол нь тэр одоо баг бүрэлдэхүүнийг хүндэлж штэ яа тэгвэл хичнээн жүжигчин ч гэсэн тэр сургуулийн тухай ингээд хийж байгаа тэр сонсогчийн амьдралыг харуулж байгаа учраас тэгээ мартаад явангууд тэр захирагч нь болно гэсэн цаг хүртэл яваад байгаа. Тэгээ ингээ хөл гаранд бадарцсан та нар нэр арайч тэг гэрлээ энэгээ байлмаа л гээл тэгж тэг маазраал тэгээд нэлээ удаа тэр хоёроо марцсан. Тэгээд бас нөгөө хээрийн бэлтгэлийн хугацаанд марш тактик гэдэг маш том тэмцээн болт юм байлээ. Тэгээ одоо ч гэсэн тэр нь одоо сургууль донд марш тактикийн тэмцээн, ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн гэдэг ёстой нөгөө нэг эр биера харуулсан тийм том тэмцээн болт юм байлээ. Тэгээ тэрний зураг авалтыг авсан байхгүй юу. Тэгээ нэг юм тэр чинь 15 км-ийн гүйлт хийдэг гэсэн. Тэгээд нөгөө уулаар өгсөөл, буудаал тэгэл байнд очивол тэгээ нөгөө хоёроо заа гаргаар. Та нар хийж байгаа юмаа хийх ёстой юмаа л бид нар очиод түүч гээл нөгөө хоёр ч гүгээлс. Нэг харсан чи тэр уулын дээгүүр гүйж яах, нэг харч буугаад ирцлээж яах, нэг харсан утаан донд орс өглөө өнгөрсөн. Өглөө штэ гэмт одоо өнгөрсөө та хоёр наад залуу хүмүүсээс удаан байна. Тэр бас насны ялгаа гараад байгаа байхгүй. Бид нар чинь дөнгөж 17 18 та хүмүүс орж байгаа штэ. Манай хоёр чинь нилээ явчихсан.
Та хоёр на залуу хүмүүсээс ялгарахгүй байх хэрэгтэй шүү. Ялгараад байна. Гүү мүү гэж би ч цаглал нөгөө хоёр ч тэгэл миний үгэнд орол гүү хэл муухай хараад надраа бүр шүдээ зугаал гүү хэл. Дараагийн кинон дээр ч аваа. Тий, тэгээ дараагийн кинон дээр гэрлэг жудаач болгоно гэсэн шүү дээ. Бэлтгэлийг хийлгүүлнэ. За кинон хэдэн ангитай вэ? Кино маань 10 ангитай. Тэгээд нэг анги нь 30-аас 35 минутын хугацаатайгаа 10 дугаар анги маань цагийн метражтай байгаа. Авдгаар сулаа. Мукач тонто. Выход. Манай салон тавтаа мөрөл. Орой. Шорж яахгүй. Байхгүй шүү дээ. Хонцоо. Хүн асуулт асуувал хариулж үзээ. Хайдаа. Ай юм яа. Таач болсон. Манай ингэ шүү дээ. Шин багштай болсон шүү дээ. Ирхэн босооцын амрагын багш шүү дээ. Сургуульд нууц ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Ганцаараа битгий ороорой. Би одоо очлоо. Гэтэ дараа тэр хоёр 11 жилийн өмнөх хэргийг сонирхоод хүүхдүүд одоохондоо мэдэх хэрэггүй гэж бодож байна. Би тэгж бодохгүй байна багш. Ben багшийг ам алдвал хараас сурчлаа. Шуургаас сож үзв. Тэхүү. Самол өөрч ч юм уу үйлчлэлээр баригдлаа та. Би нөгөө хоёрын талаар мэдээд болчлоо. За мэдээж өөрийнхөө хувьд олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн. Тэгээд олонний нүдэнд ер нь бол урлагийн хүмүүс илээдэг штэ тий. Тэгээд за контент хийж ийн Instagram дээр ингээд постууд оруулж ийн. За тэгэхэд сайшааж магтах хүмүүс байна. Бас ингээд муулах, доромжлохтэй юу болоогүй хахад ингэж сөрөг комментууд бичдэг ч хүмүүс байна. За өөрлөгчөнд дайрах ч хүмүүс байна. Эсвэл ингээд үр хөвгт ч юм уу гэр бүл рүү гэж ордог. Тэр зийг ер нь хэрхэн яаж хүлээж авч таван туулдаг вэ? Хүмүүс хөвчлэн би нэг ийм яриануудыг сонссон. Тоодгүй штэ. Хайж тийм үү хүмүүс тэгдэ ингэ тэгдэ штэ. Гэхдээ яг үүндээ тэр хүмүүс дотроо тоодог байхгүй юу? Би ингээд жоохон коммент ч юм уу ихэнхдээ банк коммент хараад уншаад байдгүй. Тэгвэл ингээд нэг уншдаг зав гаргаж бүр зарцуулж тэгээ уншингууд ингээд элдвэр хэлсэн эсвэл бүр хэд хүний одоо миний хувийн амьдралыг ингээд өстой тэр ингэсэн байж тээ мэ гэл битсэн байдаг. Энэ болгоно нь эмзэглэл авдаг. Яа ямар муухай ямар өөдгүй юм бэ гэж боддог байхгүй юу? Яагаад тэр хүмүүс ингээд идэм бол мэдгүй ингээд тэгж хэлэх нь өөрт нь кайфтай идэм болов эсвэл тэглээгээд би яана гэд ингээд гутралтай биш те уртгаал хийн штэ. Тэгэд яагаад тэр хүмүүст ингэж хүмүүсээ ингээ харлуулад идэм бол гэдгийг гайхдаг. Яагаад юм бол наад захын те жижигхэн юмнуудын л өөл гаргаж ирээл те хэлсэн юмыг өөлж гаргаж ирээл өмнөх амьдралыг өөлж гаргаж ирээл ёо миний өмнөөс амьдраад байгаа юм шиг. Тэгээ тэр олгоно нь уншиж байгаа ч гэсэн амар эмзэглэл авдаг. Гэхдээ тэр бол миний амьдралд нөлөөлөх хэц бол биш. Гэхдээ гомддог. Би энэ хүн юунд буруу зүйл хийчихв гэж ингээ бодох хот хүрдэг. Ер нь бол комментуудыг нь бол бүгдийг нь уншдаг. Муухай комментуудыг ч гэсэн уншдаг. Тэгээд тэрийг тоодгүй бишээ тоодог. Та нар хүн гомдоодог. Хүн гомдооно гэдэг чинь амар муухай штэ тий. Тэгээд тэгж бичснээрээ та хүний гомдоож байгаа тийм хар бараан битээ байгаарай гэж хүмүүсээс хүсье. Би яг энийг нэрээ үнэхээр хэлхийг хүсдэг. Тэгэл хэлчлээ гингүүд би Instagram дээр ингээд болохгүй зүйлээ хэлдэг байхгүй юу? Одоо рeel болгож оруулдаг. Та нар ингэдэг тэгдэг, ийм байхад ингэдэг. Та нар ийм хэл амтай байдаг. Та нар яагаад ингэдэг юм бэ гэдэг аль болох тийм бичлэгүүд тэнгүүд шалчганаа л гэл. Гэхдээ яг ингээд таны яг тэр болохгүй байх юм гэж би хэлж байгаа байхгүй юу? Тэр коммент бичсэн үний. Тэгэл тэнгүүд дахиад хар бараан. Тэгэхээр ингээд нийгмээрээ маш муухай стресстэй байна. Нэг нэгнээ шархлуулдаг болчих. Тэрнээсээ кайф авдаг болчих. Тэгэхээр бүгд юм муу хүн болцгоочих. Бүгдээрээ одоо тийм
харлуулах нь их байгаад шүү дээ тий. Харлуулахтаа л гоё кайф аваад байдаг. Тэгээд одоо нийгмээрээ залуучууд нь ч юм уу нэг тийм хар бараан зүйл болгоныг үдсээр агаад өөрсдөө тэрэндээ автаад муу хүн болцоочиж л гэж харж байгаа. Тэгээд та нар маань битгий хүмүүсийг гомдоох үйлдэл хийгээрээ, үг хэллэгээ, бие авч явж байгаа. Тэгээд ялангуяа танихгүй хүмүүсийг тэгж бичнэ гэдэг ч юм бол маш муухай зүйл шүү. Тэгээд бүгд өөр өөрсдөө л хичээж амьдарцгаая л гэж хэлээ. За нэвтрүүлэг маань өндөрлөх төгчийн. Тэгээд магадгүй миний асуугаагүй таны хэлхийг хүссэн санаа байвал нэвтрүүлэхээс үлчийн хормыг хөндлөлтөе. Зүгээр ингээд одоо үзэж байгаа бүх үзэгчтэй хандаж хэлгээд бүгдээрээ аз жаргалтай инээж, инээмсэглэж нэг нэгэндээ урмын үг хайрлаж нэг нэгэндээ хайрлцгаагаарай л гэж хэлээ да. Зүгээр ингийн үедээ те ямар хөөрх харагдаж байна гэж хэлэхэд л хүн би өнөөдөр хөөрх харагдаж байгаа юм байна гэж боддоо шүү дээ. Дотроо баярлал. Ямар гоё юм бэ? Чи өнөөдөр үнэхээр гоё харагдаж шүү гэж хэлэхэд л тийм үү баярлаа. Ой мой гэсэн ч гэсэн сэтгэл дотроо би гоё харагдаж байгаа юм байна да гэж боддоо шүү дээ. Тийм учраас жаахан ч гэсэн гоё шүү. Баярлаа гэдэг үгнүүдийг нэг нэгэндээ одоо гэгээлэг сайхан үгсүүдийг харамгүй хэлж агаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Таачаас яг хажууд нь суугаад ингээд хараад ярилцсан чинь үнэхээр үзэсгэлэнтэй эмхтэй байна шүү гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа. Би үнэхээр хөөрх юм байна гэж бодож байгаа байхгүй юу одоо. Үнэхээр. За баярлалаа үзэгчдээ. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай. Баяртай.